Би бүр ялагч навчдээ. Science Cafe. За нэгдүгээр сургуулийн бие нэг давхар ийм хөөрхөн юм байна бүр. Би бол анх удаа л орж ин. Тэгээ хаалттай ивент маань болж байгаа. Jenny Creators гэдэг. За тэгээд ийм хөөрхөн ер нь хөөрхөн юм байна. Уулзалт болж байна. Дотроо хөөрхөн кофе шоптай юм билээ. Тэгээ би энэ копиг намталж үзсэн. За мөн энэ копиг би өөрийнхөө контент дээрээ ашигласан байгаа. Туршилт хийх байдлаар за энэ Jenny Creators гэдэг уулзалт маань ерөнхийдөө онлайнаар видео хийдэг, мөн эдгээр харагдаж байгаа брэндүүдтэй хамтарч ажилладаг тийм Jenny Creators гэсэн контент рил хийдэг залуучуудын уулзалт байгаа. Хамгийн ихний уулзалт болсон. За эхний уулзалтаараа шууд тэмцээн зохиомжсон. Энд одоо нэр суглагдаад дараа нь хамтарч одоо шууд нэг цагийн дотор контент хийх брэндүүдийн нэр нь гарч ирнэ. Юу? Яна. За нэг контент одоо бүтээх байхгүй юм. Тэр контент бүтээх дээр ядаж би бүр чих суулж бол яах вэ? Бүр дүүчгүй, хөвгцчгүй бүр хөвгөж харж байгаа. Толгой гашилж нэг юм контентыг хийж дуусгасан. Тэгээ 0 орсон 0 нь айгүй том цэлгэр юм билээ. Тэгэхээр нэг видео хийцэн. За одоо шалгаруулах гэж байна. Эхний 5 байрыг шалгаруулна. За ингээд бүтээсэн өдрийн амралтын өдрийг юу нэг өөр бүтээлтэй өнгөрүүллээ гэж бодож байна. Өглөөгөр ингээд ихчээрээ сармаас хэлсэн. Тэгээд өнөөдөр нэг сургалттай байсан. Их хугацааны дараа би нэг сургалтанд явсан. Одоо уулзалтанд очиж байгаа байхгүй юу? Өмнө нь бол ингээд амар сургалт ивентэд аягүй хаалцдаг байсан. Тэгээд ойр дээрээ тийж оролцох шаардлага байхгүй. Тийм байгаад байсан. Тэгээд хамгийн гол нь тэр хамгийн анхны уулзалт би ч одоо нөгөө ажилласаа гадна 5 өөр зүйлийг давхар хийж байгаа байхгүй юу? Хажуугаар нь сурж байгаа. Тэгээд бас өөрийнхөө нөгөө сонирхолтой хөтлөгдсөн юм дээрээ сурж байгаа. Тэнгүүд одоо энэ креатор одоо контент бүтээгчийн бас нэг тийм одоо юмд явж байгаа байхгүй юу? Тийм аль бизнес сертификаттай болъё гэж бодоод за тэгсэн чинь өнөөдөр ингээ анхны уулзалтын зохион байгуулагдаад за тэгээд тэмцээн боллоо. Яг нэг цагийн дотор контент хийгээд одоо брэнд сонгоод тэг контент хийгээд тэг 5 ялаж тодруулна гэвэ. За тэгсэн чинь би бүр юу яачдیں۔ Хүүхдийн жих суулждیں۔ Тэнгүүд чинь би чинь бүр дүүгүй хүүхдгүү. Тэг би бүр ингээд хүмүүс чинь ингээд хагчаахан дүүмүүд хардаг болоод би юусоо тэгэж хүүхд юусоо харж байгаагүй заяа. Бүр тийм жихийг би бүр байрч ч үзээгүй. Тийм хүн ингээд жих суулцсан. Би бүр тэр аяар чинь яана ингээд юугаар солих хүн байхгүй юу? Яах вэ? Нэтрийг одоо яаж хийнэ гэж байгаа л. За одоо тийм гаргана болоод хий даа гэж бодоод. Тэгээ ашгүй нөгөө итүүгээ сургуульд хийсэн та. Ер нь одоо ингээд ээжүүд чинь юу яадаг айгуу тийм судалгаа ангилсан хийдэг хүмүүс идэв штэ гэж бодоод тэгээд одоо судлаач лабораторийн судлаачаар ер нь хий гэж бодоо.
одоо амьдралын шаардлагаар ээжүүд маш их зүйлийг ингээд автоматар мэддэг болдог, мэдгүй зүйл байж юусэн болохгүй. За тэгээ ялангуяа нөгөө хүүхдүүдээ одоо маш гоё, зөв, эрүүл бүтээгдэхүүн тий хэрэглүүлэх илүү дэс өгчээс тэрийг нь бүгдийг бодож агаад тэгээд Baby Care Mongolia гэдэг нэг чихмэлгийн чихний тийм газар байдаг юм байлээ. Тэрийг мэдэж авсан. Тэгээд тэр памперстэй ажгүй юм шиг байна. Тэгээд тэрийг сонгоод тэгээд би энэ лабораторийн ажиллаж болж байгаа тийм юм сэтгэгээд нэг хийсэн баггүй. Тэгсэн чинь би бүр ялагч нь авчдээ. Бүр ингээд агуудаа ингээд Jenny Creator гэдэг уулзалт болж байгаа байхгүй юу? Үүсэн агуултад удаагүй газар тэгээд шинэхэн одоо компани гэсэн үг юм байна л та. Тэгээд тэр нь нэгдүгээр байр, хоёрдугаар байр, гурав, таван байр шалгаруулаад тэгсэн чинь би бүр ингээд анхлан суралцагчийн юм байгаа байхгүй юу? Би тэг хамгийн ихний брэндтэйгээ хамтрах хэрэгтэй авцсан. Тэгээ брэндээ сонгоогүй байж исэн. Тэгсэн чинь бид өнөөдөр бүр ингээд анхлан суралцагч нь байж ингээд нэгдүгээр байрыг авсандаа бүр амар бааштай. Яг бол тэнцээжин бүр 30-40 контент бүтээсэн. Маш олон брэндүүдтэй хамтарч ажилласан. Тийм хүмүүс аа штэ. Богино хугацаанд өгөөд контент ингээд бүтээсэн чинь би ялцанд бүр ингээ амар баярлалаа. Одоо би тэг гэрлүүг алхаа явж гин. Замдаа гэрийнхэнтэйгээ яриад бөөн баяр. Контент хашрагч болсон. Им хөрхөн пинк тогтоон дотор 300 сая төгрөгийн шагналын сантай байсан. За тэгсэн чинь манай захирал ажлынхаа пэйж дээр намайг магтсан, тийм стори хийсэн байсан. За би чинь бичлэгээ хийж дуусныхаа дараа шалгаруулах явцад нь эргэн тойрныхоо Jenny-ийн чимгэлсэн хэсэг дээр зураг авахуулаад стори хийгээд мөн Jenny-гээс ярилцлага авч ирсэн. Тэр ярилцлагандаа ороод бүх юм болгоцсон хүн чинь ингээд стори бичлэг хийсэн. За ингээд та бүхэн миний богино хугацаанд хийсэн рийлтэй танилцсан уу? Эмэгтэйчүүд бид ээж болсныхоо дараа лабораторийн судалгааны ажилчдаас ялгаагүй болдог. Хүүхдүүдэд эрүүл зөв бүтээгдэхүүн хэрэглүүлэхийг бид илүүд үздэг. Хүүхдийн чих сонгох маш чухал. Би өнөөдөр Baby Care Mongolia-ийн чихийг судлах гэж байна. Ээжүүдэд чих сонголт маш чухал байдаг. Чихний байдал, өнгө үзэмж, за доторх материал, нимгэн зузаан гэх мэтчлэн анхаарах зүйлс маш их. Би нэгэн судалгааг Baby Care чихэн дээр хийх гэж байна. Надад ус, кофе, салфетик байна. Эхлээд усыг нь хийлээ. Усыг их хэмжээгээр хийснээр чихний нэвтрүүлэхгүй байдлыг нь шалгачиж болдог. Гаднах 3 зураас байгаа. 3 шар зураасыг ээж болгон хараад байдаггүй. Хэрвээ тэр нь одоо ямар нэгэн өнгөнд хувирсан байдлыг харж болно. Одоо би салфетик тавиад нэвтрэхгүй байгаа нь энэ хамгийн сайн чихний илтгэж байгаа юм. За дараагаар би кофег хийж үзэн. Дараагийн чихэндээ кофе өнгөтэй зүйл хийснээр бас хэр нэвтрэлтэй гаднах байдлын өнгө нь хэр хувирж байгааг нь шалгаж болно. Салфетик тавьж үзцгээе. Салфетик хэр норж байгаагаас шалтгаална. Энэ бол хамгийн бага норолт байна. Тиймээс энэ бол хамгийн сайн чих юм. Ээжүүд хүүхэдтэй болсноос хойш ном уншихыг илүүд үздэг гэж бодож байна уу? Үгүй шүү. Энэ номыг л их сайн уншиж байна да. Хүүхэд 3 сар хүртлийн нийт чихний хэрэглээний 54%-ийг эзэлдэг. Тэдний минь нараас маш эмзэг төдийгөө буцаж түлжих чадвар муу байдаг учраас хашил өгөхгүй хамгийн сайн чанар бүхий Baby Care чихийг сонгохыг зөвлөж байна. Дуршлагатай ээжүүдийн сонголт Baby Care.